За удахгүй болох GLBT шалгалттай холбоотой 7 сарын GLBT хүртэл N5-аас N3 хүртэл уншлагын хичээлийг одоо манай сайтн дээр өглөө болгон ажлын 5 өдөр өглөө болгон 7 цагаас хамтдаа N5-аас N3-ын уншлага болон одоо мэдээ уншиж бинээсээ суралцаж хамтдаа ярилцсан уншлагаараа дамжуулж дүүрэн мэдгүй үг болон ханзаа тэмдэглэж авч суралцаж байгаа. Хэрвээ та бүхэн бас хүсвэл манай сайтанд нэгдэхийг урьж байна. За манай сайт нь болохоор хичээл нь N5-аас N3-ын хичээл өглөө болгон бид нар өглөө линкээ өгөөд линкээ энэхүү сайтанда тавиад линкээрээ холбогдоод тухайн хичээлийнхаа шинэ үгийг нь доор нь оруулж өгөөд хамтдаа орчуулад цээжлээд яваад байдаг. За уншлагын номнуудаас гэвэл Соматоме N4, N5, N3-ын номыг ихэвчлэн ашиглаж байгаа. Дээр нь нэмээд Минаноны Хонго 2-р ном буюу N4-ийн одоо Shokkyude Yomeru Topiko гэдэг 25 сэдвтэй уншлагын номыг хийж байгаа. Эндээс бүгдээрээ юу мэдэх вэ гэхээр яг N4-т ямар дүрмүүд орж ирдэг болон одоо мэдгүй шинэ үг ханзуудаа тэмдэглэж авах мөн Японы үзчихсэн хүн баттгах зорилгоор бидэнтэй хамт уншлага хийж одоо N4-ийн мэдлэгээ сэргээж N5-ын мэдлэгээ сэргээж дараагийн түвшиндээ бас хамт бэлтгэхэд хэрэг болох болов гэж бодож байна. За зарим өдөр нь бид нэр одоо Японы хэл дээр NHK мэдээний сүгийн Ясашины Хонго Ньюсөө уншдаг байгаа. Эндээс шууд линк нь тавигдсан. Линк руугаа ороод бид нар бөөндөө хамтдаа уншаад мэдгүй үг дүрмээ тэмдэглэж аваад хамтдаа ярилцаад хамтдаа ихээ уншаад тэгээд дуусдаг байгаа. За тэгээд нэмэлтээр за дөнгөж одоо хирогана, катагана үсгээ үзэж эхэлж байгаа хүнч бас орох боломжтой. Энэ дээр болохоор хирогана, катагана үсгийн дасгал ажил болсон яаж дуудах, хэрхэн яаж бичих зэрэг мэдээллүүдийг энэ линк дээр оруулаад өгсөн байгаа. За хэрвээ та бүхэн сонирхвол манай сайтанд нэгдээрэй.